Өнгөрсөн 7 хоногт олон нийтийн анхаарлын төвд үүссэн нэг сэдв бол бас цаг 100 мянган орон сууцыг тойрсон асуудал байлаа. Тэрнтэй холбоотой сэдвээр ярилцахаар студид Замтын байдлах хот байгуулалтын сайд Дашторж орон сууцны санхүүжилтийн корпорацийн гүйцэтгэх зэрэг ардаж охлон нар хүрэгдээд байна. Өглөөний мэндийг ажил үлэгтэй байх шиг байна тийм ээ. Хүмүүст бас асуулт олон байх шиг байна. Ер нь зүгээр 7 хоногийн турш яригдсан хөвлөм мэдээлэлээр бас засагтсан байгаа болохоор ерөнхий нөхцлүүдийн талаар хүмүүс мэдээлэлтэй байгаа гэж бодож байна л та. Зүгээр хамгийн их тулгамж байгаа асуудлыг би зүгээр ойлгохдоо үнэлж гэж бодож байна. Байрны хүмүүсийн хүсвэл хийж байгаа зүйл бол үнийг яах вэ гэдэг л асуудал хамгийн чухал шиг байна. Ер нь даваа гарагаас хойш байрны үн өсөж байна уу? Энэ талаар шинэ мэдээлэл юу байна? Ерөөсөө энэ орон сууц хөтөлбөрийн үндснийг зориулж яалтчгүй хөндөж гарч ирэх нэг асуудал бол энэ орон сууцны үнийн асуудал л да. Үнийн асуудал дээр бол яагаад өнөөдрийн энэ үн бий болчих вэ гэдэг дээр л бид нар үнэлэх дүгнэлтээ зөв өгөх ёстой. Тэгжээ дараагийнхаа алхмыг хийх ёстой гэж. Өнөөдөр бол Улаанбаатар хотод 1 м²-т орон сууцны үн сая 100 мянган дэш шүү дээ. Тэгэхээр энийг яаж зохицуулах ёстой юм бэ? Төхөр нь ямар үүрэг гүйцэтгэх ёстой юм? Барилгын гүйцэтгэгч компаниуд нь ямар үүрэг, арилжааны банкуд, моргежийн зээл олгож байгаа банкуд маань ямар чиглэлд үйл ажиллагаа гүйцэтгэх ёстой бэ? Ямар үүрэг хүлээх ёстой юм гэдэг энийг л тодорхойлж өгөх ёстой юм байна. Өнөөдөр яагаад энэ сая 200 болчих вэ гэдэг бол эрэлтний илүүс таярал зөв уялдуул зөвж олоод чадаагүй байж л хамаг асуудал болчихлоо шүү дээ. Тийм ээ? Хит хитэн үндсэн шалтгаанууд бол би хамгийн гол нь саяны миний хэлдэг хоёр асуудал. Яг гэх юм бол 10-11 онд хэдий хэмжээний орон сууц ашиглалтанд орсон арилжааны банкудаас иргэд хэдий хэмжээний моргежийн зээл авсан бэ гэхээр 50% илүү моргежийн зээлийг л иргэд авсан байна аахгүй да. Тэгэхээр бол нийлүүлэлт талаас орон сууцсан нөгөө талаас мөнгөжсөн иргэд хоёрын харьцаа 50% илүү гараад ирэхдээ нөгөө нийлүүлэлт тал нь үн өсөх болцоо шага. Зүгээр ямар нэг байдлаар үнийг хязгаарлах гэдэг юм уу тогтоох, босоо тавих гэсэн агуулгаас илүүтэй зүгээр үнийг тодорхой төвшөнд барих арга зам юу гэж болохгүй гэдэг юм уу? Тэслээс нь л гарч ирэл хараад байна. Зүгээр газар байж тэрэн дээр нь төс дэд үтсийн тавиад өгч. За ингэсний дараа харин таанаас тодорхой энэ шалгуурыг энэ босго үнд барина гэвэл энэ газрыг таанаас өгье гэдэг ч юм уу. Тиймэрхүү зохицуулалт арга замууд ер нь хэрхэн харагдаж байгаа юм бол тийм. Ерөнхийдөө бол түрүүн би хэллээ шүү дээ. Тэгэхээр эрэлтний илүүдийн зөв зохицуулаад тодорхой төвшөнд үнийг нь барих ёстой гэж. Зах зээлийн харилцааны үндсэн зарчим бол юу вэ гэхээр эрэлтний илүүдтэй зах зээлийн үн тодорхойлогдож явж байгаа учиртай. За нөгөө талаас нь бол ерөөсөө төр нь ямар үүрэг гүйцэтгэхгүй гэхээр төр дэдвчийн асуудлыг нь шийдэж өгөх ёстой. Тэр дулаан цахилгаан эрчим хүчнийх нь асуудал, дэдвчийн асуудлынх нь их усүрийнх нь нөхцлүүдийг шийдэж өгөх ёстой, газрынхаа асуудлыг шийдэж өгөх ёстой, иргэдээ мөнгөжүүлэх үүргийг нь төр хариуцах ёстой. Үйлчлэлийн хувийн хвшлийн буюу барилгын гүйцэтгэгч компаниуд маань орон сууцаа эндээ тулгуурлаад барих ёстой. Энэ агуулгаараа бол засгийн газрын 149-р тогтоолоор барилгын компаниуд бүртгэх ажлыг бол манай агентлаг дээр бол хийгээд эхэлсэн байж байгаа. Засгийн газрын төвшөнд бол шадар сайдын голдоор ахлуулсан ажлын хэсэг бол ажиллаж тэгээд одоо анх ирсэн хүсэлтийн дагуу 159 мянган айлын орон сууц барих тэгээд газрын зөвшөөрлөө авсан, техникийн нөхцөлөө авсан, тодорхой үе шатанд явж байгаа 30-90% гүйцэтгэлтэй явж байгаа 159 мянган орон сууцны барилга орж ирснээс энэс 79 мянгаыг ихний ээлжийн чагсаалтанд нь оруулаад явж байгаа. Энэ компаниудтай бол тодорхой төвшөнд бид нэр гэрээ байгуулад ажиллана. Агентлаг дээр бол гэрээ байгуулагдаад явах нэ гэж. За нөгөө талаас нь бол барилгын материалын үйлдвэрлэлийг л хөгжүүлэх ёстой байна. Тэгжээж барилгын нэгжийн өртгийг буулгах ёстой. Энэ гурван үндсэн үйл ажиллагаа бол төрийн зүгээс буюу салбарын яамны зүгээс холбогдох газар агентлагуудынхаа төвшөнд асуудлыг нь зохицуулаад 16 он гэхэд энэ хөтөлбөр дуусахад бид бол тодорхой төвшөнд асуудлыг нь шийдвэрлсэн, энэний тогтолцоод бүрэн зохицуулсан. Ийм л зүйлийг бий болгох ёстой юм байна. Ингэж үнийн асуудал яригдана. Орон сууцны корпорацийн дээр яг ямар үүрэг оролцоонтой байх вэ?
За өмнө бид нар бас 40,000 40,000 хөтөлбөрийг хэрэгжүүлсэн, алдчихсан, амжижсэн төслбөр байгаа. За хамгийн сүүлийн жишээгээр 40,000 хөтөлбөр бол маш амжилттай гэж 2010-11 онд нийт 40,000 гаруй төрийн албагч тийм яг ийм урт хугацааны зээлэнд хамруулсан. Засгийн газрын хамгийн анхны бас ийм оролдлого байсан. За тэгээд энэ дээр тулгуурлаа энэ бүтцийн схемээр тулгуурлаа бид 100,000 руу одоо орж байна. 100,000 төр бидний бол хамгийн чухал үүрэг бол ерөөсөө зорилт төвчний иргэдийгээл цуглуулад арилжааны банкнд хөрвүүлэх, материалын дэшнэр хөрвүүлэх, ер нь нэг цонхоор арилжааны банкуд руугаа иргэдийгээ явуулах тийм үйл ажиллагаа удирдана. Арилжааны банкуд дээр байгаа их усур болгон янз бүр байна. Салбар болгон янз бүр. Тийм учраас бид яг банкны их усуртай нөлөөлж иргэдэд хуваарлан дээр нь арилжааны банкуд хит их хүндрэл, ачаалал, дарамт үзүүлэхгүй тулд анх удаага орон сууц авч байгаа иргэд 100,000 хөтөлбөр авч байгаа иргэдээ ОССК дээрээ цуглуулж аваад тэрийг арилжааны банк төрөх замаар ажиллана гэж тооцоолж байгаа. Зүгээр орон сууцны корпорацийн 4,000 гэдэг хөтөлбөр бол тодорхой үр дүнд хүрсэн гэдэг нь бол маш олон хүнд ойлгомжтой харагддаг тийм. Зүгээр яг энэ зарчмаар арилжааны банк гэдгээс илүүтэй төгс тэнд татаас олгоно гэдгээс илүүтэй зүгээр яг энэ хөтөлбөр маань өөрөө нийгмийн бас зорилтод хэсэг ч гэж байгаа болохоор арилжааны банкнаас бас эмээх хандлага байгаа юм л да. Яг өмнөх хөтөлбөрийг хэрэгжүүлсэн шигэ орон сууцны корпорац дээр асуудлыг зангидуулж төвлөрүүлэх боломж болсон юм хэрэгээс. Одоо ер нь бүр өөр ч юм ярьдаг шүү дээ. Орон сууцны банк байгуулах хэрэгтэй ч гэдэг юм уус. Тийм. Ерөнхийдөө бол орон сууц санхүүжилтийн корпорац тэрийн албаны хаагчдын 4,000 айлын орон сууц хөтөлбөрийг бол хэрэгжүүлсэн, амжилттай хэрэгжүүлсэн байгаа. За нөгөө талаас нь энэ бол дунд хугацааны хөтөлбөр гэдэг агуулгаар нь бид нэр арилжааны банкуд болон хөгжлийн банк, Монгол банкныхантайгаа хамтарч ярилцаад ерөнхийдөө санхүүгийнхэн зөв схемийг энэ хоёр салбарлал гаргаж ирлээ шүү дээ. Тэгээд журмаа ярилцах явцдаа бол ерөнхийдөө энийг арилжааны банкаар дамжуулаад явуулсан дээр. Ягаад гэх юм бол хөтөлбөрийн хугацаа үргэлжлэх хугацаа маань 20 жилийн хугацаатай байгаа. Тийм учраас урт хугацааны гэдэг агуулгаар нь арилжааны банкаар дамжуулаад явуулсан илүү оновчтой зөв юм а гэж ингэж ойлгож байгаа. 4,000 айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа гарсан иргэдэд хүндрэл бэрхшээл чирэгдэл учирч ирсэн ч гэдэг юм уу зарим нэг зүйл биш үү дээ. Ажил хийж байхад л янз бүрийн асуудал гардаг шүү дээ. Тэгэхээр тэр бүгдийг нь бид нэр энэ журмаараа бол хааж нэлээд сайн цэгцэлж нэлээд үр дүнтэй бодож удирдуулж гаргаж ирсэн гэж ингэж ойлгож байгаа. Тэгэхээр өнөөдрийн бидний сонгогдсон байж байгаа нь бол бидний эцсийн шийдэл гэсэн үг. Энэ дагуу л явна л гэсэн үг. За нөгөө талаас нь бол би зориуд нэг юм аваад ирсэн байж байгаа. За мэдээж энэ хөтөлбөрийн асуудалтай холбогдуулаад энэ батлагдж гарсан журам бий. За энэ журман дээр бол нэг асуудал бол бий л дээ. Зээлийн үндсэн зориулалт нөхцөл байна шүү дээ. Зээлийн үндсэн зориулалт нөхцөл буюу хэн энэс 6% хүнтэй зээлийг 20 жилийн хугацаанд авах гээд байгаа юм бэ гэдэг асуудал дээр янз бүрийн байр суурьнаас ярьж байна л та. Тийм. Зүгээр тэр олон хүүхдтэй өрхөд энэ тэргуунд буюу эсвэл энэ зээл ерөөсөө тэр чиглэж байгаа юм биш. Энд бол журман дээр бол бүр их тодорхой заагаад өгсөн. Хатуу байсан шалгуур биш. Шалгуур зөвхөн тэр хүмүүс хийж байгаа биш. Тэр бол орон сууцны санхүүжилтийн корпорац дээр очиод иргэд анх удаа байр авах байгаагаа нотолж байна. 55-аас доош метр квадратыг сонгочихлоо. 10%-ийг нь төлчих чадвартай юм байна. Орлого нь тэнцэж байгаа юм байна гэдэг үндсэн шалгууруудаа хангасан бичгээ бариад арилжааны банкудаа ОСК-гийн хуваарлж байгаа банкнд очин ингэсний дараа бол олон хүүхдтэй эцэгхүүдийн тийм ээ энэ тэргуунд л асуудлыг нь авч үзээгээд энэ дээр ингээд яагаад өгсөн байж байгаа бид нэр. Энэ бол зөвхөн нэг баримтлах л үзсэн шийдэл. Энэ дээр гал дээр цагаан дээр хараад ингээд бичээд өгсөн. Тэгэхээр бол энэ бол бас нэг тийм зүгээр анх удаа орон сууцтай болгож байгаа гэдгийг энэ хэрхэн баталгаажуулах юм. Тэгээд бас энэ өрхийн орлого гэдэг дээр бас янз бүрийн яриа гараад байгаа шүү дээ. Өрхийн орлогын 45%-аас хэтрхгүй байх хэрэгтэй гэдэг. Энийг бас нөгөө тал шүмжиж байгаа ч талууд байгаа тийм. Анх удаа бол тун ойлгомжтойгоо үл хөдлөх хөрөнгөний газрын төвч санслан лавлгаа гаргаад ирдэг. Ямар ч хүн байр эзэлжсэн бол байр эзэмшижсэн газар шилжүүлсэн бол шилжүүлсэн газар зарсан бол зарсан газар ирдэг. Тийм системд бол ямар нэгэн маргаан байхгүй. Үл хөдлөх ерөнхий газрын лавлгаагаар нас бол шийдэгдэнэ. За
45% бид нэр яг 4,000 дээр хөгжүүлсэн бидний туршлага 45% байгаа. За зарим хүмүүс бол 33% байх хэвээр 31 байх хэвээр гэж ярьдаг. Яг өндөө бол Монгол банкны ипотек хэмжээ нь бол 40%-аа сар бүрийн хорог 40%-аар зээлээ төлж яхад болж байна гэж үздэг. Төрийн албаагчдын хөтөлбөрөөр бид нар 45-аар явсан, амжилттай хэрэгжсэн, хүн болгон зээлээ төлж байгаа. Одоо сарын эрүүл төлөлт маш сайн байгаа. Тийм ч учраас амьдралдаа хэрэгжсэн бодиттой туршлагыг үзэж байгаа. Тийм учраас бид 45%-аар төлнө гэж үзэж байгаа. Зүгээр одоо бол хувийн бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид бас нийгмийн баггүй хэсгийг бүрдүүлж байгаа. Тэр хүмүүс нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй бас бүлэгч байдаг тийм ээ. Одоо бид худалдаа эрхлэгчид ч гэдэг юм. Энэ хүмүүст ер нь ямар боломж олцсон байгаа вэ? За нотлох баримт авахгүй шүү дээ. Бодлого орох хэрэгтэй бол. Гэхдээ тэдэнд бол орон сууцтай болох шаардлага бас байна. Тийм мэдээж амьдрал баян шүү дээ. Бүхэл нөхцөл байдал бидний нэг ингээд үйл ажиллагааныхын журмыг нь батлаад ерөнхийдөө засгийн газраас энэ битүүний өмнөх өдрөл гаргалаа шүү дээ. Тэгээд ингээд явж байхад бол маш олон янзын зүйлүүд бол орж ирж байгаа. За үнэхээр орлогоо яаж баталгаажуулах вэ гэдэг асуудлыг л бид бол шийдэх зарчмын шийдлүүдийг нь одоо гаргаж өгнө. Тэгжээж асуудлаа бол зохицуулаад явуучих ёстой. Журамд бол нэгтгэл байж байгаа. Энэ боломж байгаа гэсэн боломж байгаа. Зохицуулах зам байгаа гэсэн үг. Зүгээр гадаадд ажил эрхэлж байгаа бас маш олон Монгол солонгосч гэдэг юм. Тэр хүмүүсийн асуудлыг бас хэрхэн шийдэх вэ? Хараас ч гэдэг юм уу. Гэрээгээр явж байгаа хүмүүс бол тодорхой боломж нөхцөл байгаа л байна. ерөөсөө анх удаага байр авах гэж байгаа л Монгол улсын иргэн байх юм бол энэ чөлөөтэй. Тэгээ борлогоо арилжааны банкнд орж нотлох ёстой. Бид нар арилжааны банкудтайгаа ярьж байгаа иргэдийн бас тодорхойгүй орлогуудыг нь бас оруулж өгөөч. Жишээл зах дээр зогсдог хүн бол нэг хард дэвтэр хөтлөөд орлогод баталж ядг юм байна лээ. Тэрийг бас авч үзэж бодиттой орлого авч үзхийг боддороо энэ төр талбараа бид арилжааны банкнд ярилцж байгаа. Тэгээд бас нэгэн хөнгөлөлтөнд одоо гэдэг хамдаач гэдэг бас бэлтгэлтэй тавьж байгаа. Бас гэрээ байгуулахаар ажиллаж байгаа. Зүгээр байрны үн эдэлт хэрэгцээ гэдэг дээр бас нэг баримт хөндөрлөж ирсэн л доо. Байрны үн хямд байхад эсвэл болцоотой байхад маш олон нэг хүн маш олон орон сууц авчдаг. Тэгээд тэрийг дамлан худалдаалдаг гэдэг юм уу бас нөхцлүүдээр өөр хүмүүс гэдэг. Энэ бас байрны эдэлт болон үнд харьцангуй нөлөөлөд байна. Өмнө нь тийш нэг хүн нэг орон сууц гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тэр бол яг ямар нэг шийдвэр гаргахад тэнд бол хэрэгжүүлж болохоор тийм. Монголд бол яг энэ шиг бас зүйлүүдийг арга замыг бодож олох болцоо юу гэдэг юм. Ерөөсөө энэ хөтөлбөр бол нэг бүрх нэг орон сууц гэдэг хөтөлбөр шүү дээ. Анх удаа байр авч байгаа гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар ямар хамтран эзэмшигч юм уу эсвэл өөрөө байр зээлдэгч авч ийсэн бол энэ хөтөлбөрт орох болцоо байхгүй. Тэгэхээр бол тэрийг нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас аваад үнэхээр надад би урд нь байрны ямар нэг асуудал байхгүй гэсэн хүн бол хамрагдах болцоотой. Тэгэхээр бол агуулгын хувьд бол ажиллах асуудал. Зүгээр нийтийн орон сууц дээр бас өөр гаргалгаанууд яваад байгаа шүү дээ. Тухайлбал Батүл гишүүний гаргаж байгаа тайлбар. Амны орон сууцчлуулах гэдэг юм. Энэ дээр юу нэг ямар санал бодолтой байна тийм ээ. Ер нь бол орон сууц чухал гэдгийг бүгд л мэдээд байна. Арга замууд нь өөр өөр бас тайлбарлагдал байна л да. Тий, асуудлыг олон үзэхээс нь харж болно. Өнөөдөр бол яг өмнөний хэлэхэд монголчуудын маань мөнгөн хоригдлол хэр байгаа вэ? Гэт асуудлууд бол маш олон байна шүү дээ. Бодиттой нөхцөл байдал ойрын үед 16 он хүртэл хэрэгжиж явчих бодит бололцоо айлгүй. Гэхдээ өнөөдрийн бидний энэ сонгоод байгаа л энэ хэлбэр ирээдүйд тэр хэлбэр рүү бол явна. Өнөөдөр ч гэсэн тэр хэлбэр рүү явж л байна шүү дээ. Тийм ээ. Тэр агуулгаар нь бол бид нар бол асуудалд хандж байна. Аль болохоор илүү бодиттой байх асуудлыг шийдэж өгч байгаа байх. Тийм. Ойрын хугацаанд. Ягаад гэх юм бол энэ 100 мянган айлын орон сууц хөтөлбөр бол 16 он хүртэл хэрэгжиж явна шүү дээ. Тийм ээ. Зүгээр одоогоор кишний компани кишний орон сууц ер нь бүртгэгдээд байгаа юм бол тийм ээ. Тэдний үнэлгээний дундаж хиш ямар байх шиг вэ? Тийм, одоогоор бол нэг 79 мянган айлын орон сууц барих ийм бололцоотой төслөө эрүүлсэн тодорхой төвшин төрөний миний хэлдэг шаардлагуудыг хангацсан компаниуд бол бүртгэгдсэн байж байгаа. Нийтдээ бол 16 он хүртэл 200 гаруй мянган айлын орон сууц баригдах бололцоо бол бий.
159 мянган айлын орон сууц бол анх бүртгэл хийхэд орж ирсэн байж байгаа. Одоо энэ бол цаашдаа ингээд нэмэгдээд явах ёстой. Одоогийн байдлаар бол техникийн нөхцөл буюу бусад бүх зүйлээ автсан 35 мянган орчим айлын орон сууц бол энэ хөтөлбөрт дараагийн нэмэлтээр нь бол орж ирэх бололцоотой. Гэхдээ бид бол орон сууцны асуудал, энэ хот төлөвлөлтийн бодлогын асуудал ярихад нөгөө талд нь бол гарцаа байхгүй дулааны их усүр, эрчим хүчний их усүр тийм ээ цэвэр бохир усаар хангах чадвар эднэрээ бүгдийг нь тооцож бодолцох ёстой. Тэр үүднээсээ бол энэ бүртгэлийн ажиллагааг бол үүнтэй айгүй маш сайн уялдуулж өгч байна. Ялангуяа Улаанбаатар хотын хувьд бол энэ 5 дугаар цэглэгээ станцын асуудал бол амин чухал асуудал. Өнөөдрийн бидний энэ 35-ыг нэмээд ингээд орохдоо 100 гаруй мянган айлын орон сууц болж байна. Энэ бол өнөөдрийн байгаа хүчин чадал буюу техникийн нөхцөлөө авсан дулаан хангамжинд толгогдох бодит бололцоотой гэж ингэж бид нэр тооцож байгаа. Тэгээ энэ хөтөлбөр өөрөө бас яг түрүүний таны хэлдэг шиг араасаа их олон шийдлийг бас дагуулад байна тийм ээ. 5 дугаар цэглэгээ станц гэх юм уу дэд үтсийн асуудлууд, хот төлөлтийн асуудлууд гэдэг их олон шийдлүүдийг араасаа дагуулж байна. Энэ бусад энэ шийдлүүдийг бас яаралтай эхлүүлэх талаас нь мэдээж энэ бүгдийг бол улсын их хурлаар батлаад өгчихлээ шүү дээ. Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд. Ерөөсөө энэ Монгол улсын сая 500 мянган хавтгай километр нутгийг жигд хөгжүүлэх тэр сум суурин газрууд болон төвлөрсөн хот суурин газруудаа иргэд нэг тавтаа тухтай амьдрах бодит бололцоог нь хангах үүднээс төрийн хөлийг хүндсэн үүрэг гэж юмнууд байгаа шүү дээ. Тэр нь бол юу вэ гэхээр мэдээж ихний ээлжинд бол эрх зүйн зохицуулалт буюу хуулийн зохицуултыг нь шийдэж өгчих ёстой. За нөгөө талд нь бол дид үтсийн асуудал, тэр нийгмийн дид үтс үндсэн дид үтсийн асуудлыг шийдэж өгөх ёстой. Нийгмийн дид үтсээр тэр сургууль цэцэрлэг эмнэлгийг. За нөгөө талд нь амьдрах орчныг нь бүрдүүлчих ёстой байхгүй да. Энэ бол төрийн үндсэн үүрэг. Тэр чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Энийг нь бүгдийг нь багсаад тэр шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр дотор бол шингээгээд өгсөн. Энэ бол салбарын бүх зүйлүүдийг том дүр зураг дээр л харж байна гэсэн. Түүнээс биш явцгүй байдлаас салгаад одоо бид бол зөвхөн замын асуудал, бид бол зөвхөн нийтийн аж ахуйн асуудал ч гэдэг бид бол барилгын асуудлыг хариуцж идэг эрчим хүч гэдэг юм уу ийм юмнаас шалгах биш үндсэн дид үтс юм а гэдгийг л энэ хөтөлбөрийн хүрээнд бол гаргаж ирж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд бол зөвхөн Улаанбаатар хотод бид нэр жишээ авч яриад байгаа болохоос биш энэ хөтөлбөрийн 75 мянган айлын орон сууцнд Улаанбаатарт 16 хүртэл баригдсан. Иргэд зээлээ аваад тэр байшинд орох юм. 25% нь одоо хөдөө орон нутаг буюу аймгийн төв бүсийн толгойд төвүүдэд баригдах ёстой. Энэ ажил бол зэрэг эхлээд явах ёстой. Зүгээр одоо нэг жилийн өмнө ч гэдэг юм уу арилжааны банкаас зээл авчихсан маш өндөр хөвтэй 12-14% хөвтэй ч гэдэг юм. Тийм хүмүүс бас ийм шилжүүлэх боломж болцоо ихэр байх бол за нөгөө талаас өнгөрсөн жил бас орон сууцны корпорацаас 8% хүүтэй зээл авчихсан хүмүүс эсвэл бас хүү бууруулах ямар боломж болцоо байгаа бол хүмүүсийг одоо зээлээ төлж байгаа нөхцөл энэ орон сууцны зээлээ төлж байгаа хүмүүс энд хамрагдах болцоо бий бол ямар ч болцоо байхгүй. Одоо ер нь байр авъя гэсэн хүн бол маш олон байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүсээр одоо хамгийн түрүүнд гэр хоолоос орон сууцны шилжиж байгаа асуудал энэ түрүүнд анхаарах гэж анх удаа гэдэг үгийг л тагаад гол шалгуулж нийт Улаанбаатар хотын нийт орчин суугчдын 66% гэр хороолт амьдарч байна шүү дээ. Тэгэхээр орон сууцны эрэлт хэрэгцээ хэд байгаа вэ? Тийм ээ. Нэг хоёрдугаарт нь жил болгон шинээр гэр бүл болж байгаа улсууд маань хэд байгаа вэ? Өрг тусгаарлаж байгаа улсууд маань. Тэр агуулгаар нь бол асуудал бол бид хандж байгаа. Мэдээж энэ бол бас тодорхой төвшин их усүрийн хувьд ч гэдэг юм уу асуудлууд бол бий. Одоо 200 тэрбум төгрөгийн бонд гаргаж байна. Дахиад 200 тэрбум ингээд цаашаа явна. Тийм ээ. 16 хүртэл үргэлжлэх нь байна. Тийм. Тэгэхээр аль болохоор хүртээмжтэй үйл ажиллагааг нь бидний явуулах ёстой. Улаанбаатар хоттой бол тэр 75 мянгаыг нь барьсны дараа бол тодорхой төвшөнд энэ Улаанбаатар хотын агарын бохирдлыг бол бууруулах ажиллагаа явагдаж таарна. За нөгөө талаасаа бол үнэхээр хот төлөвлөлтийн бодлогынхоо хэмжээнд энэ орон сууцчлах хөтөлбөр буюу Батүл гишүүний яриад байгаа тэр хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс гэр хороололт байж байгаа амныхаа орон сууц барих бололцоо дахиж бид нар хөндөж гаргаж ирэх ёстой бол таарна. Тэгэхээр бид үтсээ яаж бий болох асуудал давхар гарч ирж байна тийм ээ.
Шийдвэрлэх асуудлууд бол маш их бий. Тодорхой үйлчлэлтэйгээр үргэлжлэл хэрэгжилнэ гэсэн үг. Цаашаа ингээ үйлчлэлээр хэрэгжээд тэгэхээр бас зах зээлийн нөхцөл байдлаа дагаад хүүч гэсэн буух болцоотой л гэж харна тийм үү. Ер нь бол зүгээр орон сууцны корпорац өнгөрсөн жил 8% хүүтэй зээл олгож ирсэн. Тэрний тухайн үед бас яригддаг гэсэн шүү дээ. Энэ ер нь эзэдэлтэй гэдэг ч юм уу тийм ээ. Одоо энэ иргэн төлөлт хэдэн хувьтай байгаа 8% гэдэг бол зардлаа нөхөх магадгүй бас тодорхой хэмжээний ашиг олох тийм хангалттай боломжтой үзүүл байж чадж байна. Тэгээ одоо 4000 гаруй хүн зээл авсан байгаа нь сард бол нэг 4-5-6 хүн л зээлээ жоохон хоцроодог. Энэ бол маш өндөр жилт байна. 100% гэсэн үг байна. Ягаад гэвэл дандаа төрийн холбогч дэргэд байгаа. Тэгээ сүүлийн 2-3 өнөдөр манай дээр маш их ачаал нэгдэж байгаа. Монголчууд нь бас нэг тийм хамгийн түрүүнд нь орчимсан гэсэн бас нэг хүсэл байт юм шиг. Тэр сайд бас хээлийн 16 хүртэл үргэлжлэнэ дөнгөж хөтөлбөр маань эхэлж байна. Одоо 3 дугаар сарын 10-наас эхлээд 10 хоногийн дараасаа бид материалаа авах гэж. Тэгээ дөнгөж эхэлж яхад одоо ийм юутай байна. Янз бүрийн асуудлууд үүсэж байна. За 4000 гэсэн дөнгөж эхэлж байгаа 2010 бас нэг юм байсан. Болон бүтэхгүй янз бүрээр хэлээд. Тэгээд амжилттай даван туулсан. Энийг ч гэсэн бид нараас амжилттай даван туулна гэж бодож байна. Одоогийн энэ асуудал төр зүрийн үнийн хөрвөдлийн болов гэж бид харж байгаа. Ягаад гэвэл маш их энэ хөтөлбөрт орсон маш олон байшин дөнгөж эхлэлтийн төдий байгаа. 8-9 сар бүгдээр босоод ирнэ. Энэ үед маш олон сонголт бий болно. Өнөөдөр байгаа хэдхэн байшин дээр ч юм уу ингээд бөөгнөх асуудал нь шийдвэртээс асуудал биш ээ гэж бид нас бодож байгаа. Ер нь барилгын компаниудынхаа зүгээс энэ хөтөлбөрт хамрагдахын тулд бас нэг тийм хямд үнийн өрсөлдөөн гэдэг зүйл хөтөлбөрт хамрагдана гэдэг бол бодлуулалт найдвартай байна гэсэн үг тийм ээ. Одоо тодорхой байна гэсэн үг. Хямд үнийн тийм өрсөлдөөн гэдэг зүйл хэд байх боломжтой вэ? Тийм зүгээр энэ дээр бол бодох юмуд их байна л да. Иргэдийг дамжуулаад барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг дэмжиж гэнэ гэсэн үг. Тийм ээ. Иргэдээр баталгаажуулсан зээлээр эргээд барилгын компаниудаа дэмжиж байгаа. Үнийн өрсөлдөөний хэд тавтахаар бол чанарын асуудал нөгөө талд нь гарч байгаа хгүй гарч ирж байгаа. Тийм ээ. Тэгэхээр энэ хоёрын зөв уялдааг л бид нь олох ёстой. Мэдээж төр тодорхой төвшөнд асуудлаа шийдээд өгсөн бол иргэдийнхээ өмнөөс тодорхой шалгуур өгсөл болцлуудыг бид нар тавина. Манай агентлаг дээр бол хамрагдж байгаа компаниудтай гэрээ байгуулад явж байгаа. Зүгээр одоо юу гэдгийг байрны үнийг барих асуудал хамгийн чухал гэж яригдаад байгаа шүү хүмүүст. Тийм ээ. Зах зээл дээр байгаа барийн материалын үн, барилгын материалын үн сүүлийн 2 жил тогтвортой байгаа ч гэдэг шүүмжил яваад байгаа. Хэдл ягаад барины үнэсэд байна гэдэг шүүмжил байдаг. Даваа цагийн салбарыг хариуцж байгаа хүний хувьд энэ барилгын материалын үйлдвэрлэл дээр ямар ч бас гарц боломж байгаа. Тэгээ 2004-өөс 2008 онд бол бид ямар бодлого барьж ирсэн бэ гэхээр барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих чиглэлийн бодлого барьж ирсэн. Нэг хоёрдугаарт нь барилгын гүйцэтгэлийг хангах түүнд ордог тусах материалын зүйлсийн гайр нэмэгдэх албантраас чөлөөлж ирсэн. Энэ үед бол нийлүүлэлт эрс нэмэгдсэн. Энийг болгохын хөнгөл харж байгаа шүү дээ. Тэр 40,000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд. За өнөөдөр ингээд харж байхад бол ерөөсөө барилгын материалын үйлдвэрлэл гэдэг бол үндсэн хоёр түүхий дэс шалтгаалж байгаа. За бусадыг нь бол маш олон зүйлээс бол гарч ирнэ шүү дээ. Цемент арматур гол түүхий. Өнөөдөр бол бидний хэдэн хувийг нь дотооддоо үйлдвэрлэж байгаа гэхээр 30-35%-ийг нь дотооддоо үйлдвэрлэж байна. Үлдсэнийг нь бүгдийг импортоор оруулж ирж байгаа. Тэгэхээр импортоор оруулж ирж байгаа энэ бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх хэрэгтэй. Ухаандаа импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дотооддоо бий болгох хэрэгтэй. Тэрэн дээр нь хөнгөлөлт чиглэлтийн бодлого, төрийн зохицуулалт, төрийн дэмжлэг зайлшгүй маш их шаардлагатай. Энийг бол давхар энэ асуудалтайгаа уялдуулаад орж ирэх хэрэгтэй юм байна. За нөгөө талаас нь би хэллээ шүү дээ. Үнийн бодлогын асуудал дээр нэмэгдээд тийм ээ чанар стандартын асуудал дээр хатуу шаардлага тавьдаг, стандартаа илүү сайжруулдаг, барилгын материал дээр тавигдах хяналтын асуудлыг сайжруулах асуудлыг бол бид нь зайлшгүй шийдэх стандартаар яг барих хэрэгтэй гэсэн үг. Энэ дээр бол 2-3 асуудал бий. Нэгдүгээрт нь хот төлөвчийн норм дүрмээ гарч авахгүй яг шилдэг мөрдөх хэрэгтэй. Ямар норм дүрм байна? Яг тэр дагуу. Болон бүх юм нь стандарчлагдсан байж байгаа. Тийм ээ. За нөгөө талаас нь бол
тэр барилгын стандарт норм дүрмээ зайлшгүй өргөмжлөх ёстой. Өнөөдөр бол хил гайдар орж ирж байгаа барилгын материалын чанарт бол тодорхой төвшөнд бол бид нэр лаборатори хийж байгаа ч гэсэн тийм ээ шинжилгээ үнэлт өгж байгаа ч гэсэн бүгдэнд нь харах нь хийж амжихгүй байна шүү дээ. Тийм учраас сая засгийн газраас манай явнаас энэ лабораторийн асуудлууд дээр нэлээд асуудлуудыг хөндөж оруулж ирсэн байж байгаа. За энийг бол бодит ажил болох ёстой. Бодит ажил болох ёстой. За нөгөө талаас нь бол тэр барилгын материал дээр тавьж байгаа хяналт шалгалт зарим норм дүрмийг хөөцөж өгөх ёстой. Ингэж энэ асуудал зэгцэрх ёстой. Ингэж нэг талаас нь үнийн асуудал бидний ярьдаг зохицуултын асуудал нөгөө талдаа хяналтын асуудал энэ хоёрын дундаас нь иргэдэд найдвартай иргэдийн шаардлагыг мөрөн хангах ийм орон сууцаар хангах ийм барилгаар хангах бодит болцоог нь бид ойлгож өгөх ёстой. Тэгвэл яам байдлын компаниудтай хамтарч ажиллахдаа яг ямар тохироо хийж байгаа вэ? Агентлагийн төвшөнд энийг ял тохироо хийж байна. Тэр тохироон дээр ямар шийдлүүд гол зүйлүүд харуулж байгаа гэдэг үний хувьд гэдэг юм уу ч нэ. Тий, ерөөсөө тэн дээр бол нэгдүгüрт нь бид нар бол иргэдийн буюу эрэлт талаа нэмэгдүүлж байгаа. Эрэлт талаараа дамжуулаад нийлүүлэлт талыг нь дэмжих буюу барилгын салбарынхныг мөнгөөр дэмжиж байгаа тохиолдолд тодорхой төвшин чанарын асуудал дээр бид нар баталгаа гаргаж өгөх ёстой. Хоёрдугаарт нь үнийн бодлогын хувьд бол тогтвортой мөрдөх ийм бодит болцоог олгож өгөх ёстой гэсэн ийм л үндсэн зарчим. Дунд талд нь бол хэрэгжүүлэх арга механизм хэрэгжүүлэх маш олон жижиг зүйлүүд бол биш шүү дээ, тийм ээ. Арилжааны банкуд ер нь хэр нааштай байх юм? Хүмүүс бас жоохон айдастай байна л да. Шалгуур өндөр байх болов уу? Арилжааны банк хоёр банкуд орж байгаа. Бид нар уулзалт хийгээд өчигдөрхөн бас бид нар уулзаад бас нарийн ширэнд тааламжуулан ярьж байгаа. Банкуд нь бас өөрсдөө зүй ёсны шалгуур тавинаа. Байгууллагын тодорхойлж үзсэн жижиг сажиг асуудлыг тавих юм байна лээ. Тэр бол гарцаа байхгүй. Бас хэд хөндрүүлэхгүй иргэд үйлчлээч гэдэг бид бас энэ арилжааны банк, сангийн яам, хөгжлийн банкта дөрвөлсөн гэрээ бид нар байгуулах юм. Энэ дээрээ бас арилжааны банкд өөрөжүүлж өгч ажлын 15 өндөр заавал шийдвэр гаргасан байх ёстой гэх мэт маш олон зүйлийг ярьж байгаа. Гэхдээ банкуд нь бас өөрийн эрсдлээ хариуцж байгаа учраас энэ дээр бас өөрийн гэсэн бодлого барьж ажиллана гэж ойлгох хэрэгтэй. Арилжааны банкны шалгуурыг хангахын төлөө манай бас өөрсдөө орлогыг дайчилж бас зарим зүйл байдаг бололтой бүх орлогыг гаргаж ирэх ажиллахын зүйтэй юм шиг. Зүгээр сая дийлэн засгийн газар бол хөнгөлөлтийн зээлийн бодлого урд нь гаргаж тавьж байгаа. Хүмүүс бол одоо та нар байшин барьж дуусчаад ингээд зээлэг өччихгүй яасан юм бэ гэдэг асуудал ярьдаг. Яг үнэндээ бол хөнгөлөлтийн зээлийг төрүүлж гаргаж ирнэ гэдэг нь барилгын салбараа бол урайлан дуудаж байгаа. Маш олон одон дотор айдастай хүмүүс байгаа ш. Би байшин барьцуул зардахгүй бол яадаг бол маш олон зүйл дөрвөлсөн гэрээ бид нар байгуулах юм.
энэ дээрээ бас арилжааны банкд өөрөжүүлж өгч ажлын 15 өнтер заавал шийдвэр гаргасан байх ёстой гэх мэт маш олон зүйлийг ярьж байгаа. Гэхдээ банкуд нь бас өөр эрсдлээ хариуцж байгаа учраас энэ дээр бас өөрийн гэсэн бодлого барьж ажиллана гэж ойлгох хэрэгтэй. Арилжааны банкны шалгуурыг хангахын төлөө манайд бас өөрсдөө орлогыг дайчилж бас зарим зүйл байдаг бололтой бүх орлогыг ил гаргаж ирэх ажиллахын зүйтэй юм шиг байна. Зүгээр сая дийлэн засгийн газар бол хөнгөлөлтийн зээлийн бодлого урд нь гаргаж тавьж байгаа. Хүмүүс бол одоо та нар байшин барьж дуусчаад ингээд зээлэг очихгүй яасан юм бэ гэдэг асуулт ярьдаг. Яг үнэндээ бол хөнгөлөлтийн зээлийг төрүүлж гаргаж ирнэ гэдэг нь барилгын салбараа бол уриалан дуудаж байгаа. Маш олон одон дотор айцтай хүмүүс байгаа шүү. Би байшин барьчвал зарагдахгүй бол яадаг бол маш олон зүйлүүд байдаг манай барилгын дотор. Энийг бас засаг өөрөө ийм хөнгөлөлтийн зээлийн бодлого гаргаж өгч борлуулалтын дэмжиж өгч байгаагаараа энэ бол одоо барилгын салбар маш том одоо ийм бүтээн байгуулалт эхлэх юм аа хөтөлбөр нь дөнгөж эхэлж байна гэдэг бас юм манай ойлгож чадж байна. Тийм хүмүүс бол 50 байх хэрэгтэй болж тийм ээ. Тэгээд 50 байж орон сууцаа тэгээд өөртөө сонголт бол явандаа ингээд нэмэгдэнэ маш олон талаар болцоо бол нэмэгдэнэ. Энэ хөтөлбөрөөр 16 он хүртэл үргэлжлэх энэ 6% хадгалагдаж байгаа болохоор 50 байж л гэсэн үг байна. За баярлалаа. Хэлцээ хөтөлбөр өндөрлж байна. Хадгалж байдлаа.